Монгол дахь Америк төгсөгчдийн холбооноос мэдчилж байна. Бид энэхүү подкастаараа дамжуулан Америкийн нэгдсэн улсад дэлхийд тэргүүлэх боловсрол эзэмшээд эх орондоо иргэн ирж мэргэжлээрээ салбартаа ажиллаж буй Монгол залуусын түүхийг хүргэж байхаар зорилоо. За та бүхэндээ энэ өдрийн минь төргий Америк төгсөгчдийн холбоо МАСАгийн Америкт суралцсан миний түүх подкастын ээлж дугаар эхлэхэд бэлэн болж байна. За өнөөдрийн манай зочноор Чинбатын байгальмаа оролцож байгаа. За Hubert Humphrey-гийн fellow тэгээд Калифорник их сургуульд суралцсан байгаа. За тэгэхээр хоёулаа одоо өнөөдрийн манай МАСАгийн подкастт оролцож байгаад юуны төрөнд танд маш их баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд анх одоо энэ хөтөлбөрийн талаар хаанаас сонсч ивэ, хэрхэн мэдж ивэ гэдэг талаас яриагаа эхлэе гэж бодож байна. За баярлалаа. Юун түрүүн та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Тэг мөн урьж оролцуулсанд бол бас баярлалаа. За Hubert Humphrey-гийн тэтгэлэг хөтөлбөрийн талаар би яг үнэндээ олол сайн мэдгүй байжгаад яг аппликейшныхын хугацаанд дуусгаас яг 7 хоногийн өмнө мэдсэн. Ер нь бол Fulbright-ийн тэтгэлэг хөтөлбөр байдаг гэж мэдээд явдаг байжсэн. Тэгээд яг энэ тэтгэлэг хөтөлбөрийг хараад бас яг Америкийн элчингээс би энэ тэтгэлэг хөтөлбөрт оролцож байсан хүмүүсийн нэг танилцуулга мэдээллийг олж харсан. Тэгээд нэг 7 хоногийн өмнөөс материалаа бэлдэж өгвөл хамгийн сүүлийн өдөрт нь л анкета өгөөд яг энэ хөтөлбөрийн талаар мэдэж аваад материалаа илгээж исэн. За тэр хөтөлбөрт одоо өөрийнхөө материалыг өгж явах үеийг бас иргэн дурсвал ер нь яаж бэлдэж исэн бэ? Тухайн материалууд дээр ер нь юуг илүү анхаарч голчилж исэн болоо. Яг л өөрөө одоо сонгогдчихсан хүн учраас энэ талын мэдээлэл бас сонирхолтой байх. Тийм, ер нь бол Hubert Humphrey хөтөлбөрт чинь би 2023 оноос 2024 онд хамрагдсан. Тэгэхээр материалаа бол 2022 оны 7 сард төгсөн гэсэн үг байхгүй юу? Энэ маань болохоор ямар үе таарсан бэ гэхлээр би 2013 онд магистрийн зэрэгээ хамгаалчаад төгсөж ирээд Newcom Group-ийн Clean Energy компани буюу Монголын хамгийн анхны салхины цахилгаан станцын төсөл дээр ер нь санхүү хариуцж ажилладаг байсан. Ингээд ажиллаа хийгээ явж идэл нэг мэдсэн бараг 10 жил болсон байсан байхгүй юу? Тэгэхээр за одоо энэ чинь юу илээ, би ер нь сурах хэрэгтэй юу гэж бодоод ерөнхийдөө бол би Hubert Humphrey-гийн тэтгэлэг хөтөлбөрийн мэдээллийг харсан чинь надад юу нь хамгийн их сонирхолтой санагдсан бэ гэхлээр манай хөтөлбөр бол зэргийн бус нэгдүгээрт тэгээ 1 жилийн хугацаатай Америкийн нэгдсэн улсад яг одоо тэр мэргэжлийн чиглэлээрээ тэргүүлдэг ихт 12 ихтэй сургуультай хамтарч ажилладаг. Энэ одоо тухайлах юм бол миний нөгөө Калифорни их сургууль, Cornell гэл одоо MIT гэдэг одоо хамгийн шилдэг сургуулиудад туршлага судлах боломжийг олгодог. Яг академик хичээл гэхээсээ илүү аягүй олон хүмүүстэй уулзаж network хийх боломжийг олгодог юм байна гэж ойлгоод нөгөө талдаа бас яг энэ хөтөлбөрт хамгийн багадаа 5 жил ажиллаж исэн хүмүүсийг одоо хамруулна гэсэн шалгуур байгаад тэгээд энэ утгаараа энэ маань бол одоо mid level professional career development program буюу одоо дунд насны тэгээд одоо нэг карьераа ахиулах боломжтой тэгээд яг энэ салбартаа манлайлж байгаа хүмүүсийг сонгож авах ийм зорилго бүхий хөтөлбөр гэхлээр энэ чинь яг зөвхөн танхимын сургалт биш өшөө ингээ олон хүмүүстэй танилцах юм байна. Бүр одоо тухайлах юм бол нарийн одоо энэ салбартаа тэргүүлж байгаа экспертүүдтэй уулзах боломжийг олгох юм байна гэдэг утгаараа бүр миний сонирхлыг айгүй татаад бүр яг л одоо миний хүсэж байгаа зөвхөн сурахаас илүү гэдэг ийм боломж олгох хөтөлбөр юм шиг санагдаад яг энэ хөтөлбөрт материалаа өгсөн. Хөтөлбөртөө тэнцсэн үеийн сэтгэлдээс олцсон хөтөлбөртөө тэнцсэний дараагаар ямар үйл процессыг явагдсан бэ? Яаж бэлдсэн бэ Америк руу явах? За хөтөлбөрийн ер нь бол одоо сая хэллээ 22 оны 7 сард бол материалаа өгөөд энэ материал өгөхэд бол би юу өгсөн бэ гэхээр ер нь энэ хөтөлбөрт яаж хамрагдах, яагаад хамрагдах байгаа, би очиод суралцах юм бол юу хийх юм гэдэг талын ингээд одоо эссе гэх юм уу та бичиж өгсөн програм план гэж байгаа нь тий суралцах төлөвлөгөө тэгээд recommendation letter байсан санаж байна. Ингээд өгсөн ингээд материалаа өгсөн явж байгаад надаа 8 билүү 9 сард Америк элчингээс эхний шалралтанд тэнцлээ
хэллээ, ярилцлаганд урьж ийн гэд хариу мэйл ирсэн. Тэгээд вау ямар гоё юм бэ гэд тэгээд ярилцлагандаа очиж ороод ярилцлага бол миний хувьд бол яг энэ хөтөлбөрийн хамгийн том бас шалралт хийх үндэссэн байх гэж бодож байна. Ярилцлагын явцад бол яагаад сурах гэж байгаа юм бэ гэдгийг маш их асуусан. Тэгээд энэ дээрээ бол хариу тайлбараа өгөөд ярилцлага бол айгүй нээлттэй. Бид нар бараг 30-аад минут ярилцсан санаж байна. Тэгээд ярилцлагандаа орсны дараагаар дахиад мэйл ирээд 11 сард илүү би TOEFL-ийн шалгалтанд орсон. Тэгээд нэг хэсэг ингээд одоо намж юм байсан. Тэгж яагаад бид нар чинь дараа оны 2 сард ер нь та сонгогдсон. Гэхдээ эцсийн дүндээ сургуулиуд нь ингээд танд confirmation ирнэ гэж хэлээд 23 оны 4 сард ер нь бол Калифорни их сургуулиас шууд надад Humphrey хөтөлбөрийн fellow боллоо гэдэг имэйл ирээд вау ямар гоё юм бэ чинь Калифорни те өшөө бүр Калифорни их сургууль шүү дээ гэдэг айгаа гоё таатай хүлээж авсан. Тэгээд ер нь бол 5-6 сараас эхлээд бид нар нөгөө визний материал сургуультайгаа холбогдох материал бүрдүүлэх гэсэн процесс эхлээд яг сургуультаа бол 23 оны 8 сард очсон юм байна. Зүгээр хоёулаа ухраагаад ярил түрүүний ярьсан ингээд Humphrey-гийн бас нэг том шалгуур нь ярилцлага гэж ярьж байна те. Тухайн үед ер нь бэлдэж байсан бах мэдээж тэр бэлдэж байхдаа ер нь ямар хуу байдлаар энэ ярилцлагад орё ч гэдэг юм уу. Тактик боловсруулсан талаасаа бас хуваалцаач бидэнтэй. Тэгээд ярилцлаганд бол бас одоо юу гэдгийг ямар чиглэлээр сурах байгаа би өөрийгөө юу гэж танилцуулах уу гэл ингээл яг одоо урламжлалт гэх юм уу те typical асуултууд бол одоо байх гэж одоо лайл болох бэлтгийг хичээсэн л дээ. Тэгвэл миний бодлоор бол ярилцлаганд маань Америкийн элчингээс тэгээд одоо хөтөлбөр хариуцсан хүн ингээд бас ер нь бол төрийн байгууллагын төлөөлөл байсан санаж байна. Ингээд 3 хүн байсан. Тэгээд мэдээж эрэг өөрийгөө танилцуулна. Яагаад би энэ хөтөлбөрт хамрагдах болж байгаа юм бэ гэдгийг бол нэлээд дэлгэрэнгүй танилцуулсан. Тухайлхан бол одоо яг миний хувьд чинь бол би ч өөрөө нэгтлэн бодогч мэрэгчлээ. Санхүүгийн бэкграундтай хүн. Тэгээд салхины цахилгаан станц дээр бол одоо манай төсөл одоо ямар одоо үр өгөөчтэй байх юм. Хэр одоо зардал урсгал тооцоо маань ямар байх гэдэг ажил хийдэг байсан хүн маань. Калифорни их сургуульд одоо суралцсан. Энэ хөтөлбөрт хамрагдъя гэхдээ би сэргээгт эрчим хүчний чиглэлээр одоо суралцъя. Ногоон санхүүжилт гэдэг юу байдгийм бэ гэдэг талаар суралцъя гэсэн эрмэлзэл төрсөн байхгүй. Тэгэхээр хүмүүст магадгүй сонирхолтой санагдсан байх л да. Одоо санхүүж хүн байж ийж яагаад одоо ингээд эрчим хүчний талаар судлах байгаа юм болоо. Яагаад одоо энэ ногоон санхүүжилтийн талаар судлах байгаа юм болоо гэдг нь аягүй сонирхолтой санагдсан баг. Тэгээд би одоо яагаад ийшээгээ суралцахаар болсон гэдгээ тайлбарлахаас эхлээл бидний яриа маань ингээ илүү харилцан яриа болоод тий илүү сонирхолтой болоод одоо тэрийгэ тайлбарлах журмаар л ер нь ярилцлага маань өрнсөн гэх юм уу? Тухайн үед энэ ярилцлаганд нэг иймэрхүү байдлаар яриж гэдэг юм уу интернет энтрээр юм бэлжсэн үү эсвэл ерөн зүгээр шууд ингээд орсон уу? Интернет дээр бол тухайж бэлдээгүй. Гэхдээ би бас энэ одоо подкаст орох болсон бас нэг шалтгаан болохоор ярилцлагын тэнцлэг гингуудаа би ер нь Humphrey хөтөлбөрийн талаар одоо ямар танилцуулга байна. Ярилцлага маань яаж явагддгийг ингээл одоо YouTube-ээс ч юм уу те ингээл хайж эхэлсэн байхгүй юу. Тэгээд тэгсэн Fulbright-ийн тэтгэлэг хөтөлбөрүүдийн мэдээлэл нэлээд байгаад Humphrey дээр ер нь мэдээлэл их ховор байгаад байсан. Тэгэхээр би одоо надаас одоо бэлтгэл дутуу байсан зүйл бас байж магадгүй байгаа гэж би бодож байгаа. Нэгдүгээрт бол би аппликейшн өгтөл зөвхөн 7 хоногийн өмнө л энэ хөтөлбөр байдгийг мэдсэн. Тэгээд яг нөгөө сүүлийн өдөрт нь л яг бараг сүүлийн 5 минутанд нь л ингээл анкетаа явуулаад тэгээ ярилцлаганд орох болохтой бол одоо бол айгүй тухтай бэлдээ гэсэн зорилт тавиад ингээд судалж эхэлсэн чинь мэдээлэл арай бага байсан байхгүй юу үнэндээ. Тэгээд бусад улс орнуудын одоо Humphrey хөтөлбөрт оролцож исэн хүмүүсийн зарим нэг одоо ярилцлагад орж исэн туршлага энтергийг бол сонсоход надад айгүй нэмэртэй санагдаж байгаа. Тэгээд ийм учраас одоо өнөөдрийн подкастт бас дараагийн материалаа өгж байгаа хүмүүст илүү хэрэгтэй болох юм болов уу гэдэг үүднээсээ энэ ярилцлагыг бас хийж байгаа гэж ойлгож байна. Яг би бас яг санал нийлж байна. Тэгэхээр хоёулаа бас яг тэр талаас нь баг зэрэг яриагаа оруулъя гэж бодож байна л доо. Ер нь тухайн үед дутагдчихсэн мэдээллээс өөрөө бол одоо ингээ яг бүх процессор нь туулаад яваад ирсэн хүний хувьд яг юун дээр анхааруул зүгээр вэ гэж зөвлөмж өгөх вэ? Яг миний хувьд бол яг та бол ямар ажил хийж исэн юм бэ гэдгээсээ илүүтэй одоо хүмүүс бол би энд хамааралгүй байх гэж жоохон бодох гээд байдаг юм шиг санагддаг л та. Би яагаад энийг сурах гээд байгаа энэ маань одоо миний хийж байгаа ажил хүсэл зорилго тэмүүлэлтэд яаж уялдаж байгаа юм бэ гэдгээл илүү тодорхой тайлбарлаж таниулах хэрэгтэй юм байна гэсэн ойлголттой байгаа. Тийм.
За тэр нь одоо таны хувьд бол энэ ногоон санхүүжилт за сэргээгт хэрчим хүч гэдэг зүйлийг сонгосон байна. Ер нь энэ сонгож байгаа сэдвүүд таны бодлоор нөлөөлдөг гэж бодсон уу? Хамфри хөтөлбөрийн хамгийн том давуу тал бол ямар нэгэн одоо энийг би бүр хүмүүсийг маш сайн мэдээсэй гэж хүсэж байгаа. Одоо зарим тэтгэлэг хөтөлбөрд бол нэг тодорхой салбар сегментийг заагаад хүн энэ чиглэлээс хүмүүс авна гэж ингэж байдаг бол энэ манай хөтөлбөрийн давуу тал бол ямар ч тийм хязгаарлалт байхгүй. Энийг бол би бүр яг хүмүүсийг аягүй сайн ойлгоод хүн болгонд боломж байгаа юм байна гэдгийг одоо мэдээсэй гэж хүсэж байгаа юм л да. Тэгээд энэ дотроо бол бүхэл бүтэн 12 ихтэй сургуультай хамтарч ажилладаг гэдэг маань 12 салбар байж болох нь шүү дээ. Гэтэ манай хөтөлбөрийн ерөнхийдөө бол impact area гэдэг маань буюу одоо үндсэн чиглэл маань бол хүний эрх, тэгээ институтын чадварыг бэхжүүлэх, тэгээ доктортой хөгжил, тэгээд одоо банк санхүүгийн бодлого гэд байж байгаа юм л да. Тэгтээ ер нь энэ дотор ингээд зарлаад үзэх юм бол маш өргөн хүрээний бүх одоо чиглэлүүдийг хамарж болох юм байна гэдгийг би очиод бүр маш их ойлгосон байхгүй яа. Тэгэхээр энэ хөтөлбөрт нэг жилдээ 90 орны 150 оролцогч хамрагддаг юм байна. Тэгэхээр энэ ингээд нөгөө бид нар 8 сард хөтөлбөрт очисноос хойш 10 сард Вашингтонд бүгдээрээ ингээд нэг удаа цуглараад Global Network гэж хийдэг. Тэгээ энэ дээр болохоор бид нар бүх одоо бусад оролцогчтойгоо танилцах боломжтой болдог гэсэн үг байхгүй. Тэгэхэд ингээд танилцаад үзсэн чинь айгүй олон салбарын төлөөллүүд байсан. Тийм болохоор би яг одоо энэ хөтөлбөрт бол хүн болгоныг л хамааралтай үнэхээр та яг тухайн салбартаа үргэлжлүүлж ажиллах сонирхолтой эсвэл одоо өөр салбарт шинээр судлах сонирхолтой ажиллах сонирхолтой байх юм бол одоо хүн болгон нээлттэй байна л гэж ойлгосон. За баярлалаа. За одоо тэгвэл хоёулаа Хамфригийн fellowship болчлоо. За ингээд Монголоос Калифорни, Sunny California руу тий University of California руу явлаа. Тэнд очиод өрнсөн зүйлүүдийн талаар яриач. Очиод яав. Сургууль дээр байрлсан уу? Эсвэл тий rent хийсэн үү? Энэ roommate-тэй байсан уу гэдэг юм. Бусад өөр нөгөө fellow-нууд танаа сургууль дээр байсан уу гэдэг юм. Сургуулийн сэтгэл. За ер нь бол би Америкийн нэгдсэн улсад одоо огт очиж үзээгүй байсан. Тэгээ бас манай хөтөлбөрийн бас нэг шалгуур бол бас ер нь Америкийн нэгдсэн улсад сүүлийн 5 жилд очиагүй ч юм уу Америкийн нэгдсэн улсад очиж үзээгүй хүмүүст бас давуу тал олгох юм байл. Эний шалгуур нь преференс өгдөг гэх юм уу да тий. Тэгээд Америкт очихдоо бол би бас маш их догтлж байсан. Ягаад гэх юм бол миний бүр багада 8 настай байхад хамгийн анх англи хэл зааж өгч исэн багш маань өөрөө Америк хүн байсан. Тийм тэгэл тэрнээс хойш Америкийн талаар ингээл мэддэг мөртлөө яагаад ч юм somehow надад ердөөсөө Америкт очих боломж гараагүйсэн байлээ л те. Одоо бусад улс орнууд руу яваад исэн мөртлөө. Тэгэхээр тэр утгаараа бол надад Америк маш их одоо excited буюу би айгүй их догтлж байсан. Нөгөө талдаа би энэ удаад бол энэ хөтөлбөрт хамрагдахдаа өмнө нөгөө магистрийн сургалтанд бол би ганцаараа зөвхөн хүртээгөө яваад хүүхдээ үлдээжсэн. Тэгэд одоо болтол би яагаад хүүхдээ авч яваагүй юм болоо гэж боддог аахгүй. Тэгэхээр энэ хөтөлбөрт бол гэр бүлээрээ явъя гэж бүр хамгийн түрүүнд зориглоо шийдсэн. Гэхдээ хөтөлбөр маань бол зөвхөн одоо миний намайг л одоо надад л тэтгэлэг хөтөлбөр олгож байгаа. Тэгэхээр гэр бүл энтер бол тусдаа одоо өөрсдөө хариуцаад явдаг гэсэн гэдгийг бол хэлхэн зүйтэй байх. За тэгээ сургууль дээр очлоо. Сургууль бол одоо айгүй гоё маш гоё сургууль яасан. Яг л Sunkist California л гэл ярьдаг шээ те. Тэгэхээр ингээл ерөнхийдөө бол цаг агарын үед бол маш гоё навлаг дулаахан. Ялангуяа манай Davis-ийн Калифорни их сургууль маань бол өөрөө нэг юм 10 салбар сургуультай. Одоо Berkeley, LA, тэгээ Davis, San Diego гэдэг ингээд ер нь бол мууж болгонд байдаг. Ер нь бол төрийн сургууль шүү дээ. Гэдэг утгаараа тэгээ манай Davis ямар онцлогтой вэ гэхээр ер нь 100,000 л хүн амтай маш цомхон жижиг хот. Тэгээ яг ихтэй сургууль дээрээ төвлөрсөн кампус хот байсан байхгүй юу. Тэгээд эдгээрийн маань 30,000 оюутнууд 20,000 багш ажилчид за тэгээл бараг үлдсэн 50,000 нь бол ер нь сургуулийн хүрээний ажил хийдэг ингээ гэр бүлийн ингээ community л болчихж байгаа юм л да. Тийм жижиг хот байсан. Сургууль бол одоо маш их хүчрхэг тийм баазтай олон салбар сургуультай. Манай сургуулийн одоо гол давуу тал одоо юугаараа
энэ бас Хамфри хөтөлбөрт одоо шалгардаг юм бэ гэхээр хөдөө аж ахуй эрчим хүчний чиглэлээр бол Америкийн нэгдсэн улсад манлайлж ажилладаг ийм сургууль байгаа гэдгээр онцлогтой байсан. Тэгэн гол очихоор айгүй их олон одоо лаборатори бааз тэ юмнууд бол ихтэй маш их одоо өргөн судалгааны боломжуудыг хийдэг ийм сургуулиуд байсан л да. Тэр нь бол бас надад их таалагдсан. За оюутны амьдрал ер нь ямар хуу өрнөсөн бэ? Анх удаага Америкт очисон гэж энэ соёлын ялгаанууд ямар хуу гарч ийсэн бэ гэдэг талаас бас хаваалцаач. Хамфри Фэллоуд ч бол бас оюутны амьдралаас арай ялгаатай амьдралтай байдаг. За тэр нь юу вэ гэхээр бид нар бол яг нөгөө зөвхөн танхимын сургалтанд суудгүй Хамфри семинарт оролцдог. Энэ маань бол 7 хоногт нэгээс 2 удаа семинар ингээ лекцэд хамрагдаад ингээ явчихна. Хүсэх юм бол одоо би яг оюутны журмаар тэг хичээл сонгоод суралцаж болдог. Тэгээ манай хөтөлбөрийн 3 дахь нэг бүрэлдэхүүн хэсэг болохоор би Америкийн нэгдсэн улсын дурын одоо байгууллага гэх юм уу те өөрөө саналаа илэрхийлээд хүслээ илэрхийлээд нэг 2 хүртэл сар бид нөгөө дадлага хийх эсвэл professional affiliation гэж нэрлэж байгаа туршлага солилцох журмаар ажиллах боломжийг олгодог. Тэгээ сайн дурын үйл ажиллагаа хийдэг гэд ингээд сурхаас гадна аюул олон юмыг багтаасан хөтөлбөр агаад байгаа байхгүй. Тэгэхээр бид нар бол оюутны амьдрал биш одоо яг fellow те судлаач гэх юм уу да те ийм хэв маягтай байсан. Тэгээд манай сургууль дээр болохоор ер нь бол Калифорни их сургуулийн баруун эргийн хүмүүс болчихж байгаа шүү дээ. Америкийн баруун эргийн хүмүүсийн амьдралын хэм маяг болохоор ажиллаач хийн бас амарна гэдэг ийм одоо ерөнхийдөө зохион байгуулалтаар амьдралын хэм маяг нь явагддаг. Тэгээд зүүн эрэгчин бол ер нь л миний ойлгосноор буруу ойлгоог бол ажил гэдэг амар workaholic ярьдаг шүү те. Тий байдгийн мэлээ. Тэгээд тэрийг бол бид нарт бас манай сургууль аяг ойлгуулж байгаа байхгүй. Бид нар ялангуяа 10 сард Вашингтонд хуралд яваад ирэхээр за энэ бол одоо айгүй тийм яг л одоо жинхэнэ ажлын тий workaholic orientation байна шүү гэдэг бид нарт аягүй сайн ойлгуулж байгаа юм. Тэгэхээр тэр утгаараа бол бид нар яг төвлөрөх юмдаа хичээл намандаа төвлөрнө. Бусад цаг үед нь одоо нөгөө бас гэр бүлтэй цаг зав гаргах, эсвэл аялах гэл ингээд олон давуу тал гарч ирж байгаа манай сургууль дээр. За түрүүн ярьж ин за fellowship учраас бидний хувьд бол бас хөтөлбөрийн онцлогоос хамаарат аль нэгэн газар ажиллах боломж гардаг. За мөн одоо бусад орны энэ фэллоудтай ингэж нэтворк хийх боломж үүсдэгэ гээд ерөн зүгээр энэ талаас бас ямар зүйлүүдийг хийж исэн бэ гээд. Зөв. За манай сургууль ер нь бол Калифорни их сургууль дээр миний наривчилж мэргэсэн сургууль гэж чиглэл маань юу байсан бэ гэхээр байгалийн нөөц, уур амьсгалын бодлого, байгаль орчны менежмент ахгүй юу. Тэгэхээр энэ хүрээндээ манай 12 орноос ирсэн 12 фэллоудтэй бид нар хамтарч суралцж байсан гэсэн үг. Одоо манай ангийнхан бол ингээд 12 хүн байдаг гэсэн үг л те. Тэгээд эднээсээ бол би бас айгүй их зүйлсийг сурсан. Эднэр маань бол улс улсын төлөөллүүд тэгээ бүгдээрээ яг байгаль орчин энэ ногоон санхүүжилт, уур амьсгалын бодлогын чиглэл дээр бол улс улстай төрийн бас байгууллагуудын төлөөлөл байж чадсан болохоор нэгдүгээрт бол би энэ хүмүүсээс айгүй их зүйлийг сурсан. Хоёрдугаарт бас яг энэ хөтөлбөрийн хүрээнд өөрийн чинь асуусан бид нар ямар байгууллагууд дээр очиж танилцдаг байсан бэ гэхэд их юм бол одоо бид нар чинь Вашингтонд бол очоод USAID-ийн одоо манад одоо Америкийн хөгжлийн агентлагийн маш их төслүүд хэрэгждэг штэ Монгол улсад энэ байгууллагын төвтэй нь очиж ингэж уулзч ирсэн. За тэгээд Калифорнид болохоор бид манай Дэвис хот маань өөрөө Сакраменто буюу Калифорни нийслэлтэй 20 минутын зайтай учраас Сакраменто дээр очиж төрийн байгууллагуудаас нь бас нэлээд судалгаа туршилтуудыг бол авсан л да. Жишээ нь одоо Калифорни эрчим хүчний яам, байгаль орчны яам, санхүүгийн яам гэл одоо манай монголчлаад хэлэх юм бол те эдгээр байгууллагуудтай бид нар уулзсан. Тэгээд ялангуяа манай энэ хөтөлбөрийн чинь бүгдээрээ нэг хамгийн багадаа 5-аас 10 жил, бүр 15 жилийн ажлын туршлагатай хүмүүс байдаг учраас гол поинтуудаа ингээд уулзалтын явцад асуугаад бид нар ингээд айгүй тийм үр дүнтэй нэтворкинг гэдэг хийдэг байсан юм уу? Гэд энэ их онцлогтой байсан. 3 дугаарт бол яг нөгөө дадлага хийх юм уу, ажиллах талаасаа миний хувьд бол нэлээд олон байгууллагуудтай бол уулзаж ярилцаад 2 байгууллага дээр нэгэн дээр нь бол нэлээд удаа 2 сар, нэг байгууллагатайгаа бол яг нэг богино хугацаанд 2-7 хоногийн хугацаанд л хамтарч ажилласан. Эхнийх нь болохоор Стокгольмын байгаль орчны хүрээлэн гэдэг энэ бол Шведэд төвтэй. Гэхдээ Америкийн нэгдсэн улсын Бостон болоо Дэвис гэдэг ингээ 2 хотод одоо салбар үйл ажиллагаанд байдаг. Яг байгаль орчны чиглэлээр одоо судалгаа хийдэг ийм байгууллагад бол би 2 сар уур амьсгалын бодлогын судлаач
гэдэг ийм позишн дээр яг ажилласан. Тэгээл ингэх хүрээндээ бол яг манай Монголын сэргээгдэх эрчим хүчний бодлого ямар төвшөнд явж байгаа юм, олон улсын төвшөнтэй харьцуулбал яах юм, бид бусад ногоон санхүүжилтийн ямар арга хэлбэрийг одоо нөгөө ашиглаж тэгээ нэвтрүүлэх юм бол одоо боломжтой байгаа юм. За эрчим хүчний салбар гендрийн одоо мэдрэмж хэр байгаа юм те гэд ингээл эдгээр судалгаануудыг нөгөө хараад бас бидээсэн байдлаар хараад эхлэхээр өмнө нь би зөвхөн одоо нэг төсөл дээр л ингэж хариуцаж ажилтдаг байсан бол ямиг арай хөндлөнгөөс тэг гаднаас нь ингээ харахаар одоо бид нар одоо энэ салбарыг цааш хөгжүүлэх үнэхээр их боломжтой юм байна. Цааш юуг анхааруул илүү зохистой юм бэ гэдгийг одоо нөгөө бүр ингээ биеэрээ мэдрээд эхэлсэн гэж хэлж болно л доо. Энэ боломжийг бол надад Стокгольмын байгаль орчны хүрээлэн олгосон. Тэгээ бид нар одоо хамтарч ажиллаж байгаад бүр нийтлэл бичүүлээд энийг бол Стокгольмын байгаль орчны хүрээлэнгийн вебсайт дээр тэгээд бас өнгөрсөн жил бид нар бас Монголд бас давхар сэтгүүлүүдэд бас ингээ хэвлүүлээд аль болох л одоо нөгөө судалгааныхаа үр дүнг олон хүнд хүргэе гэдэг талаас нь бас нийтлүүлсэн байгаа. Дөрөвдөх нь болохоор би богино хугацаанд ч гэсэн бас яг энэ байгууллагыг бас танилцуулж байгаа. Сакраментогийн Strategic Growth Council гэж байгаа. Энэ бол төрийн байгууллага мөртлөө яаж төр хувийн хөвшилтэйгээ яаж уялдаж ажиллах ёстой мэ гэдэг дээр ажилладаг. Тэгээд хамгийн гоё зүйл нь бас миний нэг сонирхол судалдаг сэдв бол хүлэмжийн хийн ялгарл, хүлэмжийн хийн одоо ялгарлаас бий болсон одоо carbon market гэж ярьдаг. Энэ арилжааг их сонирхдаг байхгүй. Тэгэхээр энийг бол Калифорни мужийг бий даагаад одоо carbon emission trading буюу хүлэмжийн хийн ялгарлын худалдааг нөгөө нэг яг бий болгоцсон яг тийм манлайлж байгаа мууж. Тэгэхээр энэ дээрээ ингээд тусгаалсан сан үсгээд тэгээ энэ сангаас орж ирсэн орлого яаж одоо бусад одоо хувийн хөвшлүүдэд хөрөнгө оруулалт хийх юм бэ гэдэг дээр төвлөрж ажилтдаг төрөний консул маань. Тэгээ бас яг энэ консул маань ямар аж ахуй нэгжтэй хамтардаг юм бэлэр California Air Resource Board буюу агаарын одоо чанарын зөвлөл гэж хэлэх юм уу да. Тэгээ энэ байгууллагатай хамтарч ажилтдаг нэг ийм хит хитэн байгууллагуудтай нэлээд тулж бас ажиллаж судалгаа хийж ирсэн. За маш их сонирхолтой хоёр бас газар ажилласан байна тий. Тэгэхээр яг хуу сая түрүү яриан дунд ч бас гарлаа. Миний хувьд бас энэ туршлагаас эргээгээд манай Монголынхоо одоо энэ сэргийгдэх эрчим хүчний хөгжил ямар шатанда явж байгаа вэ? Ер нь бас нэг хөндлөнгөөс нь хараад ийм зүйлүүдийг гадны туршлагаас оруулал зүгээр юм байна ч гэдэг юм уу харж ийн гэд харсан. Тэгээ тэрэн дээр холбоотой судалгаа хийсэн юм байна. Тэр талаас бас нэг хуваалцаач. Тийм. Тэгэхээр манай Монголын хувьд бол одоо 2030 он гэхэд одоо нийт суурилагдсан хүчин чадлын 30%-ийг бол сэргээгдэх эрчим хүчний их усүрээс бүрдүүлнэ гэсэн ийм зорилттой байдаг байхгүй юу. За тэгээ ингээ харах юм бол одоо жишээ нь Калифорнитай гэж жишээ нь харьцуулаад харахад бид нар бол хэдийгээр бид нар зорилт тавьсан эндээ хүрэхэд явж байгаа сайшаалтай ч гэсэн Калифорни бол 2050 он гэхэд бол мужаараа хүлэмжийн ялгалыг бол тэг төвшөнд хүргье гэдэг бүр ингээ одоо маш амбицтай том зорилт тавиад тэгээд энэ дотроо бол одоо 100% сэргээгдэх эрчим хүч болно гэдэг бүр ийм зорилт тавьсан. Бусад одоо улс орнуудын одоо хамгийн сайн жишээ бол одоо жишээ нь ийм байж хахад бид нар бол зорилт тавьсан байна сайн ч гэсэн өшөөл илүү хичээх хэрэгтэй байна гэдгийг бол яалтчгүй ойлгож байгаа юм. За нөгөө талдаа бас би нэг анзаараагүй байсан мөртлөө бас сонирхолтой ойлгосон зүйл бол сэргээгдэх эрчим хүчний чиглэлд бол бас өнгөрсөн хугацаанд жишээ нь миний ажиллаж байсан салхитын төсөл бол хамгийн анхны сэргээгдэх эрчим хүчний төсөл байсан бол одоо ингээд сая судалгаагаа хийгээ явж байхад Монголд нийт 9 нарны цахилгаан станц те ингээд 3 салхины цахилгаан станц бий болоод одоо ингээд нийт одоо сэргээгдэх эрчим хүчний ер нь бол эрчим хүчний үйлдвэрлэлийн 8.7%-ийг ингээд нэг 10%-ийг хангаад явж идэг болсон байна. Энэ бол дэвшил те. Тэгэхээр бол манад бол хөгжиж байна. Гэхдээ бид нар бас өшөө энийг одоо сайжруулах хэрэгтэй байна гэдгийг бол ойлгосон. Тэгэхээр энэ хүрээнд өшөө том хэмжээний төслүүдийг хэрэгжүүлэх юм бол илүү үр дүнд хүрэх юм байна гэдгийг бас бид нар бол судалгаанд бас оруулсан байгаа. За тэгээ энэ дээр бол бас бусад олон улсын санхүүгийн байгууллагуудтай яалтчгүй нөгөө санхүүгийн хүн учраас санхүүжилтийн болж ингээ хараад ирэхээр нийт одоо манай улсад орж ирж байгаа санхүүжилтийн хэмжээг бол бас нэмэгдүүлэх шаардлагатай байна. Энэ дээр бас анхаарч ажиллах хэрэгтэй юм байна гэж харагдсан. Дөрөвдүгээрт нь эрчим хүчний салбар маш онцлогтой байсан. Юу вэ гэхээр нийт одоо энэ салбарт ажиллаж байгаа хүмүүс голдуу дандаа эрэгтэй хүмүүс байсан тий. Тэгэхээр нөгөө нэг
гендер талаас нь бид нар ингээ хараад үзэхээр бол энэ салбарт ажиллаж байгаа эмэгтэй ажилч тий эмэгтэйчүүдийн дуу хоолойг бас нэмэгдүүлэх бас ер нь юм нэмэгдүүлэх зүйтэй юм байна гэсэн бас юм миний хүлээгээгүй байсан нэг юм үр дүн гарч ирсэн л тий. За ойлголоо. Одоо ингэж бодож байна. Хувийн амьдралын талаар бас асууя гэж бодож байна л дээ. Яг бол өөрөө чи бас онцлогтой энэ хөтөлбөрийн хүрээнд бол гэр бүлээ бас хамт авч явах боломж үүсдэг тийм хөтөлбөр байна шүү дээ тий. Тэгэхээр энэ одоо тэр хугацаанд таны гэр бүлийн хүн юу хийжсэн бэ гэдгээс л хоёлаа энгийн л эхлэмээр байна л да. Тэгээ хүүхдээ одоо бас сургууль цэцэрлэгт хамруулсан уу? Тэр процесс нь юу ямар хөө байсан бэ? Яг л энэ хөтөлбөрт бас оролцъё гэж бодож байгаа хүмүүс тэрийг ч гэсэн бас бодох байх гэж бодож байна. Тий. Ер нь бол гэр бүлээрээ явъя гэдэг тэгэхээр одоо жишээ нь манай хүн бол одоо миний тал одоо золиос гаргасан гэх юм уу те одоо ингээл ажиллаа бүтэн жил өгөөл ингээл явна гэдэг чинь бас өрхийн тэргүүний үед бол бас хэцүү шттэ те. Тэгэхээр бол нэгдүгürt бол тэрэн дээр бол би гэр бүлийнхаа хүнд бол маш талархалтай хандж байгаа. Эн чинь бол зөвхөн би сурах гээд байгаа гэж байгаа ч боловч бид хэд ярилцж байгаа за энэ нь бас өөр хүүхдтэй бас те Америкт бүтэн жил амьдрах боломж олгоё гэд бид хоёр хамтарч ярилцаад ингээ шийдвэр төрсөн. За тэгээд бид тийм ч учраас бид нар бол Америкт яг хөтөлбөр маань 8 сарын сүүлд эхлэх байтал нэг 8 сарын би бүр 8 сарын 7-нд байсан санаж байна. Манай гэрийнхний 7 хоногийн дараа ирээд ингээд аль болох нөө гэр бүлэрээ явна гэдэг маань эргээд дахиад нэлээд одоо зохион байгуулалтын асуудлуудыг шаардж байгаа аахгүй юу. Тийм хүүхдүүдээ сургуульд оруулахаас эхлүүлээл тэгэл өөрийн жилсэн одоо манай хүн ажилд орохоос эхлүүлээл те ийм зохион байгуулалтын ажлуудыг шаардсан. Тэгээ энэ дээр бол манай сургууль айгуу дэмжлэг үзүүлсэн л те эрт ирж болно гэд. Тэгээд сургуулийн хүрээнд бол сонголт бол байсан нөгөө Fellowwood маань хэрвээ ганцаараа очих юм бол Америкт одоо дотор байранд байх сонголт байж болно. Өшөө бас ялгаатай нь бид нар хүн болгонд host family гэж өгдөг. Одоо бид тэр бол бас энэ хөтөлбөрийн бас нэг гоё зүйл юу вэ гэхээр тэр хүн маань бид нарыг одоо бүтэн жилийн туршид гоё хариуцаад Америкаар энэ тэнд одоо газар авч яваад Америк соёлыг танилцуулах гэдэг ажлуудыг хийсэн гэсэн. Тэгээ тэрийг би дараа нь дахиад жиж яриа. Тэгээ бид нар ер нь очиод хамгийн түрүүнд одоо эндээс нэлээд бэлдэж авсан зүйл бол хүүхдүүдээ яг шууд хичээлийн шинэ жил 8 сарын 22-нд илүү дээ 9 сараас арай өмнө байсан санаж байна. Эхлэхэд хүүхдүүдээ шууд сургуульд оруулах зорилготой явсан. Тэгээ эндээс одоо нөгөө вакцин тэгээ сургалтанд хамрагдажсэн гэсэн тодорхойлтууд энэ төр хэрэг болдог гэдэг юмнуудаа бэлдээд ингээ хүүхдүүдэд очив. Гэхдээ яг цагтаа эхэлж чадаагүй бид нар бас л бэлдэж очисон мөртлөө нэг 7 хоног хоцорж очисон. Тэр маань юу вэ гэхээр зөндөө эндээс вакцины тодорхойлт энэ төр гэл юмнууд авсан мөртлөө тэр маань нөгөө манай улсад нэг дутагдaltaй зүйл нь энэ хүүхдүүд ямар улсын вакцин хамрагдсан бэ гэдгийг бичдэггүй юм байна. Тийм учраас энэ нь тийм хүлээн зөвшөөрдөггүйгээд одоо тэр вакцинуудыг бүгдийг дахиж хэлэх шаардлага гараад тэгээд бид нар Монголдо хийлгсэн гэсэн үг вакцин. Тийм Монголдо хийлгсэн байсан вакцинуудыг одоо тэнд одоо Америкт очиж дахиж хийлгэх шаардлага гарсан. Тэгээд ялангуяа нөгөө Америкт одоо chicken pox гэдэг вакциныг бол зайлшгүй хийлгэх шаардлагатай гэдэг юм байлээ. Тэгээ бид нар тэр вакцин энтрэ хийлгээд нэг 7 хоногийн дараа сургуульд орсон. Тэгээ гэр бүлэрээ ажиллаж амьдрахад бол одоо яг манай хөтөлбөрийн давуу тал бол бид нар чи яг нөгөө зөндөө олон ажилтай. Гэхдээ яалтчгүй одоо гэр бүлийн маань хүнийг бол бас яг 100% одоо ажил хийхийг бол бас дэмжихгүй. Яагаад тэгэхээр манай хөтөлбөр чинь бид нар ингээд заримдаа чинь Вашингтон руу чихээ 7 хоног яваад өгч юм уу те ингээд эсвэл field trip хийх ингээд уулзалтууд хийх ингээд уян хатан байх маш их шаардлагатай. Яалтчгүй нөгөө хамгийн том priority маань бол энэ хөтөлбөр учраас тэгэхээр манай хүн бас яг тэрэн дээр бол нэлээд уян хатан ажилласан. Тэгээ очиод Америкт бол бид нар бол яг тусдаа бол яг өөрсдөө бие дааж байр түрээсэлж амьдэрсэн. Одоо Америкт богино хугацаанд ингээд суурьшихад бол манай host family бас их тусалсан. За хоёлоо тэгвэл одоо юу яа? Host family гэд хоёр ч удаа дурдж байна. Host family-га талаар яриач Америкийн соёлыг одоо танаа гэр бүлд ингээд танилцуулдаг гэр бүл гэж ойлгож байна тий. Тэр талаар яриач. Тийм host family гэдэг маань бол яг бид нарт бол Lean гэдэг Америкт бид нарт Америк имэ гэж нэрлсэн шүү дээ. Америк имэтэй болсон. За Америк имэ маань ер нь бол ингээл за аль дэлгүүрт орж эхэлэх юм бэ? Costco-гоос эхлэлтэй ийм дэлгүүр байдаг, Target гэл байдаг шүү гэл дагуулж яваал. Зааж өглөөс эхлээл бид нар ер нь л Америктэй танилцаж эхэлж байгаа юм л да. За тэгээд гэр бүлэрээ явсан учраас ер нь бол манай Дэвис бол хамгийн гоё зүйл бүр үнэхээр хамгийн гоё зүйл бол Bike Town аахгүй юу. Хаашаач очисон дугуундаг.
Энэ бол бүр үнэхээр гоё зүйлээсэн. Тэгээд манай том охин дугуундаг, бид нар дугуундаг гэсэн болохоор бид гурийн хувьд бол айгүй хурдан сурцсан. Манай баг нэг өдөр хичээгээл дугуунаа сурцсан. Тэгэхээр өглөө алган хүүхдүүдээ ингээд дугуйтай хөргөж өгдөг ийм гоё лайфстайл дээр манай хост бас танилцуулаа л те. Энэ бол байк таун хэдүүл ингээд очиод дугуйгаа авъя. Хүн очиод машин авдаг бол те. Бид нар дугуйгаа авах бас амьдрал эхэлж байгаа байхгүй юу? Тэгээд ялцчгүй хоол газруудад бас дандаа хүнд ингээд ажил удахыг гэдэг нэг Монгол зам байдаг штэ. Санаа зовоод бид нар бас гэр бүлээрээ байх юм чинь гээд хаяадаа бол манайх бол гэр бүлээрээ байгаа учраас бас машинтай л болсон л доо. Тэгэж явсан. Тэгээ хост маань бол бид нарт бол ямар одоо Америкийн соёл талаас айгүй их зүйлийг танилцуулж өгсөн л доо. Бид нар чинь 12 fellow. Тэгээд 12 fellow маань бүгд 12 хосттой учраас бөөндөө заримдаа ингээ бөөнөрөө гэр бүлээр ингээ айгүй их олон уулзалтуудыг хийдэг, барбекюгаас ихсүүлэл тим юмнууд их хийдэг аахгүй юу. Тэгээд хамгийн одоо бодоход би ингээд сонсоол байдаг мөртлөө биеэр мэдэрч үзээгүй мөртлөө надад айгүй сэтгэлд хүрсэн хоёр баяр байсан. Тэр нь бол нэгдүгээрт нь Halloween хүүхдтэйсэн болохоор ч тэр юм үү ингээд бүгд ингээд байшингаа хаусуудаа айгүй гоё чимгэлээд тэгээд одоо хулуугаар ингээд гоё чимгэлээд айгүй гоё чимгэлждэг. Тэгин гол хүүхдүүд нь бүгдээрээ ингээд Halloween-ийн хувцас өмсөд орой ингээд тойроод бараг л уут дүүрэн чихэртэй орж ирж байгаа байхгүй юу. Тэгээд бүгд айгүй гоё найрцаг хүлээж авдаг. Энэ уур амьсгал бол надад таалагдсан. Өмнө нь болохоор яг мэддэг байсан мөртлөө л яг тэрийг мэдэрч үзээг байсан байгаа. Дараагийнх нь болохоор Thanksgiving байсан. Thanksgiving би бас талархлын баяр гээл сонсоол байдаг байсан болохоос биш яг ач холбогдлыг нь мэдтгүү. Одоо бодохноо баг Америкийн цагаан сар байсан болоо гэж ойлгож ирж байгаа байхгүй юу. Яагаад тэгэхээр Thanksgiving дээр бүгд гэр бүлээрээ цуглана. Зөвхөн гэр бүлээрээ биш яг одоо тэр эргэн тойрны хуршүүд нь тэгээ бид нарыг ингээд ураад Туркигээ шараад тэгээ инхээр тэгээ хоолнуудаа маш гоё үнэхээр гоё амттай хоолнууд тэгээ бид нар ингээд ураад айлсан. Тэгээ тэр бас айгүй гоё тийм баяр өгдөг юм байлээ. Гоё бүх зүйлд гоё талархалтай ханддаг. Тэгээд ерөнхийдөө Америкууд ч бас яг ер нь хүүхдүүд нь ингээд өөр мужид ингээд ажилдаг, шилжиж их ажиллаж амьдардаг болсон юм байна. Амьдралын хэв маяг нь тэгэхээр яг л тэр үед одоо гэр бүлэрээ бөөнөрөө нэг гоё ингээд цуглардаг те бас юм гэр бүлийн баяр юм байна гэдгийг бас яг мэдэрч авсан. Тэгээд BT-дэг хийдэд бас нөгөө Америкийн Калифорни ч бас үзэж харах юм айгүй ихтэй гоё одоо алдартай national park-ууд бас байдаг. Тэгээд BT-дэг бас тийшээ ингээл аваад явдаг. Нөгөө хост маань л тусалж байгаа. Нөгөө бусад хостууд маань ээлжлээд ч гэдэг юм уу юм зохион байгуулалт. Тэгээд бид нар бас Yosemite National Park дээр очиж үнэхээр гоё байгальтай байсан. Тэгээд тэнд бүр бид нар кемпинг хийгээд тэгээд хосттэйгаа бас илүү сайн танилцаад ингээд үнэхээр одоо Америк соёл, Америк одоо хүмүүсийн амьдралын хэв маяг гэдгийг бол бид нар яалтчгүй host family-гаар л дамжуулж мэдэрсэн. Хүүхдүүд маань ингээд бүр илүү ойрхон болоо л те ингээд Америк имэтэл болоод ирсэн те. Би бас яг одоо нөгөө Америк соёл тэгээд тэр Америкийн амьдралын хэв маяг гэхлээр Америкийн бусад мужуудаар ч гэдэм аялах боломж юу н хэр үүсдэг вэ гэж энэ хөтөлбөрийн хүрээнд гэж асуух жилээ л да. Тэгээд ямар ч гэсэн Калифорни мужтай бол олон бас парк явсан байна. Өөр газруудаар гэр бүлээрээ бас аялах тийм цаг хугацааны хувьд ч гэдэг юм тийм боломж гардаг юм бол. Ер нь бол манай энэ хөтөлбөрчин бол одоо харьцангуй ят хөтөлбөр байхгүй юу? Одоо түрүүн хэлсэнтэй семинар юмнуудтай хамрагдсан. Бид нар бол өвлийн амралт гэдэг нэг 2-7 хоног гарan амарчж байгаа. 100 бас spring break гэдэг ингээд хавар нь 3 сардаас амарчж байгаа. Тэгээд би ингээд дадлахтаа хөтөлбөртэй хамрагдсан бол одоо бусад цагийг бол үр дүнд арай нөгөө нэг чөлөөтэй байдлаар хэм үү одоо зохицуулах боломжтой. Тэгээд миний хувьд бол давуу тал нь гэр бүлэрээ бид нар чинь зөвхөн Калифорни гэхгүйгээр Лас Вегас руу бас нэг аялсан юм байна. Лос Анжелес руу аялсан юм байна. Гэт аль болох ер нь боцох хугацаа тодорхой байсан учраас олон газар аялж үзье гэсэн тэм зорилготой байсан л да. Тэгэхээр гэр бүлийн аяллыг бол яалтчгүй хийсэн. Тэгээд бас энэ хөтөлбөрийнхаа хүрээнд бид нар бол 10-р сар дээр Global Leadership Forum-д оролцоход бол Вашингтонд бас нэг 5 хоног сургалт арга хэмжээ юмд оролцоход бол Вашингтонд танилцах боломж гарч байгаа. Америкийн төрийн байгууллагуудтай уулзаж танилцах, томоохон байгууллагуудтай уулзаж танилцах боломж гарч байгаа. Тэгээ бид нар бас Нью-Йорк руу бас явсан. Гэт ингээд аялах боломжууд бол зөндөө. Тэгээ бас би 3-4 сар санаж байна. Америкийн бас их одоо манайхаар бол одоо
мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв гэх юм уу да. Ер нь бол community college дээр бас туршлага хуваалцах юм боломж гардаг юм билээ. Тэгээд тэр хөтөлбөрт бас би сонгогдоод нэг 7 хоног бол бас Kansas мужид Arkansas хотод тийм Arkansas гэж хэлдэг юм билээ. Би тийшээ бас нэг 7 хоног яваад үзсэн. Тэгэхээр бас яг бусад мужуудад очихоор бол Калифорниас бас жоохон ялгаатай байдлуудаас ажиглагддаг юм байлээ. Тийм. Тэгэхээр одоо ер нь бол энэ хөтөлбөрт дараагийн одоо бэлдэж байгаа хүмүүст ер нь одоо за би ийм зүйлийг эндээс сурсан. Тэгээд энийг л та хэд ер нь бас аваарай гэдэг юм уу, анхаараарай гэдэг зүйлийг ер нь нэг зүйл хэлье гэвэл юу ажиллах вэ? Ааха. За энэ хөтөлбөрөөс бол би ер нь бол өөртөө ихтэй байдал тэгээд айгүй олон хүнтэй уулзах тусам олон хүнээс их зүйл сурч бол тийм биш үү гэд буюу networking-ийн давуу талыг их сайн ойлгосон юм. Тэгэхээр ихтгэл үнэмшил гэдэг зүйл бол бас илүү сайн одоо бэхжин жишээ нь гэх юм бол би ч одоо нөгөө санхүүгийн салбарын хүн байж байгаа л сэргийрдэг чинь хүч ямар давуу талтай юм бэ гэд ингээд судлаад ирэхээр бүр яг эннийхээ давуу талыг ойлгоод эндээ бүр одоо нөгөө дурлаж хийхтэй тийм ийм одоо ихтгэл үнэмшил бий болж байгаа байхгүй юу. Тэгэхээр би бол энэ бол яг энэ хөтөлбөрөөс одоо миний хамгийн одоо олж авсан давуу зүйл би одоо яг одоо энэ уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хувь хүнийхээ хувьд яг юу хийж болох юм бэ? Үнэхээр одоо бүх юм болохгүй байна гэдээ би комплейндэд авах юм уу? Энийг эсрэг арга хэмжээ авах юм уу гэдэг энэ ихтгэл үнэмшлийг л одоо энэ хөтөлбөр надад одоо илүү сайн бий болгоход тий суулгасан байна гэж одоо ингээл одоо хөтөлбөрөө төгсөж ирээл цаг хугацаа өнгөрөх тусам надад юу үлдвэ гэдэг талаасаа бодоход ихтгэл үнэмшил юм байна гэж би бодож байгаа юм. Тэгэхээр би энэ хөтөлбөрт хамрагдаж байгаа хүмүүсийн хувьд бол та яг өнөөдөр материал явуулахдаа өөртөө итгэлгүй байж болно тийм. Би яг өөртөө энийг явуулахад тэнцэхгүй дээ гэж бодож болно. Та өөртөө үгүй та тэнцэхгүй гэж хэлэх биш. Та материалаа явуулаад сонгон шалгалтын комист дүгнэлт их боломж олгох, шийдвэр хийх боломжийг олгох хэрэгтэй. Яг энэ бол яг таны өөрөөсөө шалтгаалж хийж чадах зүйл юм аа. Тийм учраас за бич болохгүй байна гэж бодхоосоо илүүтэй өөртөө одоо итгээд энэ хөтөлбөрт материалаа өгөөсэй л гэж би бол хүсэж байна. Яагаад би энийг бүр ингэж онцолж хэлж байгаа вэ гэхээр энэ хөтөлбөрт маань маш олон салбарын хүмүүс очиж одоо хамрагддаг юм байна гэдгийг би очиод мэдэрсэн байхгүй юу. Яагаад гэхээр би одоо эндээс төсөөлөхдөө Монгол улсаас бол одоо уур амьсгалын өөрчлөлийн чиглэлээр ач холбогдол өгөөд намайг сонгосон болов гэд ингээ бодож ирж хахад манай энэ хөтөлбөрт очиход одоо их дээд сургуулиудын төлөөлөл, банк санхүүгийн одоо ажилтнуудын төлөөлөл, хүмүүнлэгийн ажил хийдэг хүмүүс, олон нийтэд харилцааны ажил хийдэг хүмүүс гэд ингээд маш олон салбарын төлөөллүүд байсан учраас ер нь бол би энэ Humphrey хөтөлбөр бол бүх хүмүүст нээлттэй юм байна л гэж ойлгосон. Тэгээ энэ дээр бас нэг маш чухал зүйлийг хэлж байгаа шүү байна. Би өөрийгөө бас танихад энэ хөтөлбөр өшөө бас нэг өнцөг нэмсэн шүү, боломж гарсан шүү гэж хэлж явах шүү байна те. Өөр салбар руу шилжээд тэгээд их боломжийг маань энэ хөтөлбөрийн бас онцлог нь гэж би бас ойлгосон. Тухайн үед та хэд бас өөрсдөө одоо таних тэр асуулгууд энэ төр бөглөдөг. Тэр нэг тийм workshop энэ төр байдгаа гэж би бас сонсч ирсэн. Тэр талын юм байдгүй те. Тийм хөтөлбөрийн явцад нөгөө Humphrey семинар гэж байгаанууд маань ер нь бол одоо энэ хөтөлбөр маань аль болох одоо бид нар fellow болж төгсөж ирээд улс орондоо хэрэгтэй зүйл хийх одоо болвол маань лайлж ажиллах ийм хүмүүсийг бэлтгэхэд байгаа зорилготой шүү дээ. Тэгэхээр хөтөлбөр маань бол бүхэлдээ айгүй олон soft skill буюу зөөлөн ур чадваруудын сургалтыг олгодог байхгүй юу. Тухайлах юм бол яаж та манлайлагч байх юм бэ? Хэнийг манлайлагч гэж хэлж байгаа гэдгээс ихсүүлээд одоо бид нарыг одоо leadership role сургах энэ сургалтууд нөгөө хэлж байгаа түрүүн би networking гэж онцлоод байсан тий. Бусадтай networking хийхдээ би ямар одоо харилцааны арга барилыг ашиглах ёстой юм бэ гэд ингээд communications буюу харилцааны сургалтуудыг гэд ингээд зөөлөн ур чадрын сургалтуудыг маш их хийдэг л те. Тэгээд энэ талаараа бас одоо дадлагжуулаад ингээд явдаг маань бас манай хөтөлбөрийн нэг давуу тал. Одоо зөвхөн одоо техникэл буюу одоо юм бидний техник ур чадварт анхаарахаас илүү энэ зөөлөн ур чадваруудыг яагаад гэх юм бол хүмүүс одоо өргөн хүрээнд ажиллах тусам бидний зөөлөн ур чадвар илүү их хэрэгтэй болдог гэдэг дээр л суйрлаж ийм сургалтуудыг их ордог байсан. За баярлалаа. Тэгээд хөтөлбөрөө төгсгөөд
Монголдо ирээд байгаа процессын талаар ер нь бас ярьж өгөөч гэж хүсэж байна. Буцаад одоо нөгөө readjustment хийх хэрэгцээ гарсан уу? Аха, бидний хувьд бол яг төгсөж ирээд нөгөө манай хөтөлбөр маань 1 жилийн хугацаатай тодорхой учраас хизээ ирэх вэ гэдэг маань тодорхой. За яг ирээд хүүхдүүд маань сургуульд орох нь тодорхой тий гэд ингээд учраас сэтгэл санааны хувьд бол ингээд бүх зүйл төлөвлөгдсөн учраас бэлэн байсан л да. Тэгээд миний хувьд бол яг өөрөө дотроо бодоод би ер нь бол явахтаа би ажиллаа өгөөд явсан. Тэгээд ирээд одоо ер нь өөртөө яг би хөтөлбөрөөсөө юу авч сурваа гэдгээ жоохон reflection буюу те өөртөө дүгнэлт хийгээд гой бас яг наадмаар ирсэн болохоор ер нь зуны амралтаар гоё enjoy дэж амрыг гэж ингэж бодож агаад тэгээд би хөтөлбөрөөс юу сурсан юм бэ? Би ер нь цаашдаа юу хийвэл одоо илүү тэрэндээ дурлж ажиллах юм бэ гэдэг ажлаа сонгоё гэж одоо бол би яг энэ чиглэлээр ажилд орсон байгаа. Тэг яг сэргийг Монгол улсад энэ эрчим хүчний шилжилтийг бий болгоход яаж дэмжлэг үзүүлж болох юм бэ? Энэ дээр бид нар бодлогын төвшөнд болоод хөгжлөөс хэнийг ч оршигдуулахгүй байхын төлөө одоо ажиллаж эхэлсэн байна. За үнэхээр одоо маш сайхан одоо яг өөрийнхөө дурлаж хийх ажил дээр ирсэн байгаа юм шүү дээ. Тэгэхээр одоо ерөнхийдөө бол нөгөө карьер өөрчлөлт хийсэн байгаа юм байна тий. Карьер өөрчлөлт хийсэн. Гэхдээ бол би энэ дээр чи яг нөгөө санхүүгийн ур чадвар маань одоо миний яг суур ур чадвар болоод энийгээ илүү өргөн төвшөнд л одоо хүргэх зорилгоор л одоо яг бодиттой бидний Монгол улсад их тулгамцаа асуудал бол ялчгүй агаарын бохирдол. Тэгээд энийг дагаж бий болж байгаа одоо эрүүл мэндийн одоо хүндрэлтэй зөндөө асуудлууд бэрхшээлүүд байна шүү дээ. Энийг шийдвэрлэхэд л одоо хувь нэмрээ оруулъя гэдэг үднэс одоо бүхэл одоо өнгөрсөн хугацаанд сурсан юмнуудаа л нэг одоо нэгтгэж байгаа ажиллах гал мэрэж байна. За тэгвэл одоо ярилцлагаа төгсгөлд ер нь одоо өнөөдөр бас нэг бусдаа подкаст сонсож байгаа сонсогчдоо хуваалцъя гэж бодож ирсэн. Гэхдээ хараахан хоёулаа яриаггүй тийм сэдв байх юм бол тэр талаар ярилцъя гэж бодож байна. Тэгэхээр өөртөө ч одоо тийм зүйлээ бол бидэнтэй хуваалцаач гэж хүсье. За хоёлаа ер нь нэлээд чөлөөтэй ярилцаад би бас аль болох ер нь хэлий гэсэн зүйлүүдээ хэлээд тий хэлсэн байх гэж бодож байна. За зүгээр дүгнээд итгэхэд бол нэгдүгээр хүн болгон та хэрвээ энэ хөтөлбөрийг сонирхож байх юм бол заавал материалаа өгөөрэй. Хоёрдугаарт хэрвээ та сонгогдоод явах юм бол бас манай өмнөх Humphrey Fellow үзчихсэн бас холбогдоод би бинтээ тустай байдаг тий. Бусдаас тусламж ирж байгаараа хүмүүс туслахад нээлттэй байдаг шүү. Тэгээ гуравдугаарт авах юм бол хэрвээ хөтөлбөртөө ингээ хамрагдаад оролцох юм бол энэ боломжоо ашиглаад аль болох одоо өөрийгөө дайчлаад тий хөтөлбөртөө идэвхтэй сайн оролцоод ирээрэй л гэж захимаар байна. За маш их баярлалаа. Тэгээ өнөөдрийн манай энэ подкастад цаг гаргаад оролцсон байгалмаадаа баярлалаа гэж хэлмээр. За баярлалаа. Та бүхэнд бас ажлын амжилт хүсье. За тэгээд бас түрүүн яг хэлж байгаа байгалмаагийн маань хэрвээ одоо та оролдохгүй бол ямар нэгэн орлого гаргахгүй бол 100% одоо нөгөө амжилтгүй байх магадaltaй. Харин зүгээр оролдох юм бол тэ өөртөө итгэлгүй үед байсан ч гэсэн тэнд ч бас боломж байгаа шүү гэдэг зүйлийг бас хэлж явах шиг байна. Тэгээ баярлалаа. За баярлалаа.